Future simple tense буюу жирийн ирээдүйд цагийгаа үзье. За тэгэхээр одоо чанартай мэдлэг бүтээхийн тулд цагч бай, баримжич бай, яаж бүтээх үү, юу гэж орчуулах үү, хэзээ хэрэглэх вэ гэдэг энэ шатыг дарааллыг бол заавалчгүй баримталж явах хэрэгтэй гэсэн. За одоо жирийн ирээдүйд цагийг бүтээхдээ will гэдэг туслахын бичээл араас нь үйл үгээ анхдагч хэлбэр дээр тавьчихна. Will go, will play гэх мэтээр. За үгүйсэхдээ will not-ыг товчлохоор won't тэгээ нэмэх нь үйл үг болно. Тэгэхээр want гэж битгий хэлээрээ won't нэмэх нь үйл үг. Won't go явахгүй гэх мэтээр. За юу гэж орчуулах вэ гэвэл ерөөсөө л наанэ ноноо. Явна нэр нь очин нуун. Хэ болно. Тэгэх болно гэж. За хизээ хэрэглэхээ гэвэл ерөөсөө ирээдүйд эрс шийдэмгий тохиох мөн хийх нэг үйлийг л илэрхийлнэ. За тэгээд жишээг нь авъя. I will lend you some money when I get my salary гэж тийм үү. За холбоостой өгүүлбэрээр төрүүлж орчуулна. Би цалингаа авахаараа чамд жол мөнгө зээлдүүлнэ гэж. За lend гэдэг нь болохоор дотроосоо гадагшаанаа чиглэж байгаа зээлдүүлэх, borrow гэдэг нь гаднаасаа дотгошоо чиглэж байгаа зээлдэж авах гэдэг үг. За тэгэхээр дараа нь they won't attend this tender. Тэд нар энэ төслийн сонгон шалгаруулалтанд хамрагдахгүй won't гэж байгаа учраас. За will нь урдаа гарлаа асуулт болчихно. Will you help me when I plant trees? Намайг мод тарихад чи надад туслах уу гэж. Юугаар тусалж асуусан? Түүгээр нь буцаага товч хариултаа өгнө. Yes I will. No I won't. Тусланаа. Туслахгүй гэд. We won't support орж adult election. Бид нэр сонгуул дээр доржиг дэмжихгүй. Харин but we will support Эрдэнэ. Бид нар Эрдэнэг дэмжинэ гэж. My sis and bro will travel to Vietnam very soon. За миний ах эгч хоёр тун удахгүй Вьетнам руу аялна. Эр шийдэмгий 100% итгэлтэй хэлж байгаа учраас. За урдаа гарцсан байцыг төрүүлж орчуулна. In order to become good teachers. Сайн багш болохын тулд. За одоо we will try our best. Бид байдгаараа хичээнэ гэд. За will гэдэг үг нүдэнд чинь харагдах юм бол зүгээр наанэ ноноо гэж болдог байна шүү дээ. Ер нь ганцхан туслахтай цагууд бол бүтээх, орчуулахад бол их амархан байдаг. За энэ дээр одоо бүгдээрээ хавсарсан нийлмэл өгүүлбэр үзье. Тэгэхээр when холбоостой ч байдаг юм уу, эсвэл as soon as ч байдаг юм уу, if холбоостой. За тэгээ хугацаа зааж байгаа, нөхцөл болзол зааж байгаа. За тэгээ холбоос нь ямар байх нь хамаа байхгүй. Одоо provided байна уу, unless байна уу, so long байна уу, if байна уу хамаагүй. Ер нь бол гишүүн өгүүлбэр дотор ийм тохиолдолд маргааш юм байсан 100 жилийн дараах юм байсан ч дандаа жирийн одоо цагаар илэрхийлдэг. Энийг бүр хатуу анхаараарай. За харин гол өгүүлбэрийг очтын дөрвөлжнээр зүрдэг байгаа. Гол өгүүлбэр нь бол дандаа жирийн ирээдүйн цагаар байдаг. Эннээс өөр цаг хэрэглэж болохгүй. Тэгэхээр if байх юм бол хэрвээ чи тэх юм бол би ингэнэ гэдэг. Мөн үү? Намайг ингэхээр чи тэгнэ гэдэг ч юм уу. Ийм байдалтайгаар одоо холбоосыг нь дүүцүүлээд орчуулж байна. За ийм холбоостой өгүүлбэрүүд бол гол өгүүлбэрийнхаа урталтай байсан ч болдог, хойдолтой байсан ч болдог. Чөлөөтөөс илгээдээ ийм өгүүлбэрийг холбоостой гишүүн өгүүлбэр нь хаанаач байсан төрүүлж орчуулдаг учиртай. Жишээлбэл if you help me now. Одоо энийг бол жирийн одоор цаг дээр тавьж шít. За хэрвээ чи одоо надад туслах юм бол за урдаа гарцсан байх юм бол таслал тавиад энд одоо гişүү өгүүлбэр дуусчихин шүү гэд мэдэгддэг. I will help you later. Би хожим чамд бас туслана гэд. За энэ гол өгүүлбэр нь урдаа байж болно. I will help you later if you help me now гэж. Тэгсэн ч гэсэн холбоостой өгүүлбэрээ төрүүлж л орчуулдаг юм учиртай. If you marry Richard, хэрвээ чи Richardтэй гэрлэх юм бол you will get extremely rich. Чи тасархаа байж шүү гэж. If you cheat me, чи намайг хуурах юм бол I won't make friends with you. Би чамтай найзлахгүй anymore. Дахиад чамтай найзлахгүй. If it rains a lot. Хэрвээ бороо их орох юм бол за бороо цас гэх мэтийн одоо байгалийн үзэгдэл дээр it гэж эзэн бийгүй эхлээд бороо цас гэдэг үгнүүд нь өөртөө бороо орох, цас орох гэдэг үүрэг болчдөг учраас хий шийдтээр s нэмээд жирийн одоо цагаараа илэрхийлээд хэрвээ бороо их орох юм бол these flowers will grow nicely. Эдгээр цэгнүүд сайхан ургана гэж. If we get 90 points from IBT. IBT гэдэг маань интернет based TOEFL буюу хэрвээ бид нэр цахим сүлжээнд суурилсан TOEFL-ийн шалгалтаас 90 оноо авчих юм бол we will
get a scholarship to study abroad. За хэлийн чандад сурах тэтгэлэг авах болно гэж. If they come here today. Хэрвээ хэдийгээр өнөөдөр гэдэг үг байгаа ч гэсэн одоо хэрвээ тэд нар өнөөдөр энд ирэх юм бол we will play volleyball. Бид нэр гар бөмбөг тоглоно. Ерөөсөө жирээ одоо цаг, жирээ ирээдүйн цаг. Өөр цаг хэрэглүүл болохгүй. За тэгээд if-тэй өгүүлбэрүүд бол энэ элсэл төгсдийн шалгалт англи хэлтэй холбоотой одоо уралдаан тэмцээн олимпиад дээр зоолттой ирдэг сэдв, заалттай ирдэг сэдв. Тэгэл одоо дөрмөө мэддэг хүн бол ажрахгүй шүү дээ. Үг мэдэхгүйсэн ч даваал гарцсан. Энэ дээр одоо жирээ одоо цагийн үг тавьсан байх юм бол та нар гол өгүүлбэрийн дөр willтэй цагийг аваад тавьчихна. Болоо. If you gamble again, gamble гэдэг маань мөрөөдөө тоглох. Хэрвээ чи дахиад мөрөөдөө тоглох юм бол your life will ruin. Чиний амьдрал чинь сүрэн шүү гэдэг. Ингээд жирээ одоо жирээ ирээдүй. If you go there alone, хэрвээ чи ганцаараа тийшээ явах юм бол you will get lost. Төөрөн шүү. За цэг таслал тавьсан учраас өгсөрсөн нийгмийн өгүүлбэрийн connector буюу цаашаа холбоосыг тавьж байна. Therefore үр дагавар. Тийм болохоор don't go without a compass. За луужингүүгээр битгий тийшээ яваараа гэсэн юм болчихно шүү дээ. За тэгэхээр жирээ ирээдүй цагийнхаа 1004 гэдэг одоо энэ номороо хөтөлбөр хийсэн учраас та нар одоо 1004 номныхоо 34 дэх хуудаснаас эхлээд 210-аас 221 дэх дүрмийг анхааралтай давтаж уншаад тэгээд 112-оос 121 дэх дасгалуудыг сайхан ажиллаж байж та нарын одоо мэдлэг батчихна. Баярлалаа.